Чиндийн Баатар хүү. Чиндгууч одоо хаан төрсөн хүн байх уу? Миний аав одоогийн Хинтээ аймгийн Бэндэр суманд 1939 онд төрсөн. За. Хуучнаар бол одоо Цэцэн хаан аймгийн Хөвчин Жонов ангийн хошуунд миний аав бол төрж өссөн. Манайхан бол Суграйтан гэж нутаг усныхан ярьдаг. Сугар тайжийн одоо удмын ийм хүмүүсээ гэж бид өөрсдийгөө үздэг. Суграйтан гэж авгаалдаг бахан тийм ээ? Тий. Суграйтан ямар сайхан нэр. Тэгэхээр Баатар хүү хэдэн он төрөхөөр чи одоо чинь 41 2 төл байна хэд вэ? Би одоо нэг 40 төгч байна. Тийм баг. 40 төгч байна. Тэгж таарна. Танай үеийнхэн бүр яг юм баг. Нэг сони юм ажиглагдаад байгаа юм аа. Та нартай уулзаад ярихаар энэ яг би ингээд хүмүүсийг уриал ингээд байгаа л да. Тий. Сайхан 100 залуу энэ үед хэрэгтэй байна. Улс орноо аваад явчих юм да. Гэт. Тэгэд ер нь хүнд танилцуулах хэрэгтэй. Танихгүй бол мэдэхгүй шүү дээ чинь ямар одоо далдыг хардаг далайлан биш. Тийм ээ? Тий. Тэгэхээр хүмүүс танилцуулахын зүйтэй гэдэг энэ ажлыг эхэлсэн. Тэгэд ингээд том боломжийн сайхан залуучуудаа өөрөө дотоод ирэхээр 40-од насны хүмүүс байдаг. Үгүй ерөөсөл 40 л гэдэг. Тэгэхээр бодож суун л да. Яг л та нарын цаг ирчихэж. Улс орон чинь бас нэг 40 настай залуучуудаараа бас төрийн одоо мундаг туршлага өгөхий ноён нуруу болсон хүмүүсээ өрөнд дууддаг юм байна. Цаг нь болохоор та нарын цаг ирсэн байна. Ингээд би өөрөө чи урьж авчирсан дэх баяртай байна. Баярлалаа хүрсэн ирсэнд. За сайхан нэвтрүүлэгт бас урайд өөрийгөө ингээд танилцуулах боломж олгож байгаа. Та бүхэнд их баярлж байгаагаа илэрхийлье. Тэгээд энэ нэвтрүүлэг гэдэг бол зөвхөн хөтлөгч, оролцогчийн бүтээл биш. Маш олон хүмүүсийн хөдөлмөр зүтгэл байдаг л гэж боддог шин штэ. Олон хүн хөдөлмөрлөж байгаа. Тэрнийхээ бас нэр хүндийг их бодох юм да. Тэгдэггүй яхаа. Тий. Тэгээд саяхан би өөрөө чинь Арчилсан намын одоо ерөнхий нарийн бичгийн дарга болчихоо. Тэгсэн тийм ээ. За баяр хүргэе. Бас л цаг нь улсын ажил болсон юм шиг байна. За баярлалаа. Их том хариуцлагатай ажил шүү дээ. Тийм шүү дээ. Дэлхийн улсууд чинь одоо хаан цэцгэлтэй биш л бол улс төрийн намаар одоо дамжиж арчсан сонгуулаар улс төрийн намууд эрх барьж нөгөө иргэд төмнийхээ ихтгэл үнэмшил мөрийн хөтөлбөрийг бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх боломж гаргаж ингэж ажилдаг. Тэгээд арчсан нам бол арчсан нийгмийг Монголд авчирсан энэ нийгэмтэйгээ нас чуцуу ийм намын одоо ерөнхий нарийн бичгийн даргын ажилд томилогдсон нь би одоо маш их хариуцлага гэж ойлгож байгаа. Нөгөө талдаа бас манай намд шинэ үе залуу үеийн төлөөлөл удирдлагын бүрэлдэхүүнд орж байгаад бол залуучууд хувьдаа их баяртай байгаа хаа л гэж бодож байгаа. Тий, би тэгтээ өөрөө чинь дарга болсны дараа ирээгүй. Тэрнээс өмнө ярьж байсныг санаж байгаа шүү дээ. Тэгсэн олон удаа ярьсан. Олон удаа ярьсан тийм ээ. Чи экзамотой байсан. Чиний сайхан андууд бий. Сайхан дөрөв нийлсэн андууд бий. Одоо манай Эрдэнэлдоос эхлээд тийм ээ. Тий. Тэгээд мөнх тулга тэргээд л одоо сайхан залуучууд үгүй юм хайр хөрмөр залуучууд их байна. Одоо өнөрөөгээд сайхан хуульч байна тийм ээ. За гүнбэлэг гээд бас сайхан залуу байна. Үгүй ер нь гайхалтай сайхан залуучууд их байна. Тэгэд би энэ залуучуудтай уулзаж явах завсраа бас нэг юмд их баярлсан. Тэрний үгээр нэг сайн нөхөр маань надад хэлсэн. Чи нэг гайгүй юм хийгээд ах шиг байна. Ирж яваа цагийн дууг өнөө цагийнхан дуулахгүй. За миний яг хичээгээр над хүн сонгохдоо ер нь их зөв сонгох хэрэгтэй шүү. Чиний нэвтрүүлгийн гол юм энэ дээр л зангилагдсан шүү гэж. Тэгээ би хичээж байгаад өнөөдөр ингээд өөртөө уулзж байгаад их баяртай байна. Тэгэхээр Баатар хүү 1990 онд яг хэдэн настай байсан бэ чи? 1990 онд уу? Тий. 9 сартай л өгдөггүй байсан. 9 сартай. Тий. 9 настай өгдөггүй байсан. Гүйж явсан байна. Тийм байна. Тэгээд манай суманд одоо цагаан морин жилийн хувьсгал гээд манай сумын төвийн хөшөө өөрөө цагаан морин байдаг байхгүй юу? Тэгээ манай сум өөрөө бас тэр Хинтээ аймгийнхаа хамгийн түрүүнд цуглаан жагсаал болсон шүүгэн болсон сумдын нэг ховдын баруун хязгаар Хөвсгөл Улаанбаатар хот тэгээд одоо Хинтээ аймгийн хойд сумдууд байсан.
Учир нь юу вэ гэхээр манай сумын хүн ам зүйн онцлог өөр их онцлогтой. Халахууд одоо бүрээд ястангууд ингээд байдаг учраас энэ ярьцсан хувьсгалыг бол их зүй юм байна гэж дэмжиж тэр манай орон нутгийн их манлайлж исэн юм байлээ. Би л хүүхэд байсан тухайн үед бол нэгдэл тарах юм байна гэдэг ойлголтыг маш хамгийн түрүүнд авчихсан. Тэгээд нэгдэл тараад одоо энэ малыг малчт нөх юм байна гэд. Тэгээд миний ааваас асууж исэн гэсэн. Та энэ сумын цайны газрыг авах уу малаа авах уу гэж сонголт өгч исэн юм байл. Аав ээж хоёр одоо сайн санах нь цайны газрыг чи хэн ажилуулах юм. Тэгээд айгуул чи хүмүүст үнгүү цай хоол өгсөөр гоод энэ цайны газар чи ашиггүй ажиллаж байгаа. Тэгээд одоо мал хөлөө авсан дээр байлгүй дээ гэд мал хөлөө сонгож исэн байл. Тэгээд ард бай аж ахуйтан гэдэг хөдөлгөөн явж илээ шүү дээ. Нэг л тараа. Тэгээд манай аав тэр ард бай аж ахуйтан гэдэг хөдөлгөөний хамгийн гол хүмүүсийн нэг байсан. Энэ одоо улс орон даяар гарч байгаа учраас бид хүн гэдэг бол ижээ аваад дурсаж явах хэрэгтэй. Хамгийн сайхан бахархалтай зүйл байдаг. Тэгээ манай аав ард бай аж ахуйтны хөдөлгөөний Хинтээ аймагт бас онлайн ингэж оролцож ирсэн юм байлээ. Тэгээд би бас тод санаад байгаа. Тэр үеийн өмч өвчлөлийн тухай. Тийм байна. Тэгээд тийш Монгол хүн анхудаа одоо сайхан өмчтэй болж, хувийн өмчтэй болж эхэлж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхдээ аав чинь тэр үед 8-нд гарсан уу? Зөвхөн тэр мал дээрээ байгаа тэрийг юу яасан уу? Ямар ажил эрхэлж чи юу хийцээ? Би бол одоо айлын хамгийн бага 11 дэх хүүхэд шүү дээ. 11 дэх хүүхэд. Тэгээд хамгийн бага нь учраас бас ижээ аавтай хамгийн бага хүүхэд л ойрхон байдаг шүү дээ. Отхон хүүхэд гэдэг. Тэг. Ер нь ээж аавтайгаа их ойрхон маягтай байдаг. Энэ бол Монгол айлын л онцлог. Тэгээд ээж аав хоёр л хоорондоо яриад яах вэ, ийх үү? Одоо ингээд ардын аж ахуйтан болж нэгдэл маань тарлаа. Манай сумын нэгдлийг бүтээлч нэгдэл гэдэг байсан. Тэр нэгдэл тараад одоо ардын аж ахуйтан болсон, малаа ховчилж авсан. Миний аав ээж хоёр өөрөө бас ариун цагаан хөдөлмөрөөрөө хүн амьдрах ёстой гэдэг зүйлийг бол байнга хэлдэг байсан хүмүүстэй. Тэгээд 1976 онд төмөн хонтон болж исэн. 80-аад онд одоо 20 мянган төл мал бойж өгсөн анхны хүмүүсийн нэг болсон доо. Тэгээ 89 онд Монгол бүгд найрамдах Монгол ард улсын гавьяат нэгдэл чинь болж исэн. Манай нутаг орныхан ерөнхийдөө аврах цэнд гэхээр бүгдээрээ мэднэ. Үгүй гавьяат бол тэгээд тэр яг малчин хүн гавьяат болдог тийм нэмчээр нь их ховор сонсогдсон тийм ээ. Ер нь ховор шүү дээ. Би л сонсоогүй байна. Барилгачин, жолооч, малчин тийм байж шүү дээ. Яг ер нь их сайхан хөдөлмөрч хүмүүсийн тийм байсан да миний аав зүүн тэр юм байна. Тийм байна. Тэгээд чи тэгэхээр 90 онд гэхийг бодоход чи чинь хувийн малтай адуун дээр өссөн хөөхдөө. За ер нь тэгээд миний аав ээж чи 16 хүрэхээр нь бүх хүүхдүүдийнхээ хөрөнгө мөнгийг ер нь хуваарлаж өгчдөг. За одоо 16-наас хүрсэн чи одоо өөрийнхөө өмч хөрөнгийг өөрөө шийд. Бид бол оролцохгүй. Чи энийг арвижуулаад ариун цагаан хөдөлмөрөөрөө өсгөн үү, арвижуулна уу, аль эсвэл одоо энийг ингээд дуусгах нь чиний л ухааны асуудал. Бид чамайг 16-наас хүртэл чинь бол ямар ч байсан одоо ингээд аав ээж хоёр нь дэмжлээ. Тэр чих олуулаа байлаа шүү дээ. Олуулаа 11 гэдэг чинь тэгээд хурдлах шиг л тусна гаргаал явуулахын л одоо бас хүсэл байсан бах. Тэгээ одоо бодоход одоо тэр үед Монгол гэрт байна гэдэг бол одоо бодоход бас хүнд. Тий. Одоо чинь одооны хүмүүс чинь ингээд бас олон өрөө байртай, хоёр өрөө байртай, байшин гэхэд л нэг тусдаа унтлахын өрөө мөрөөтэй байна. Монгол гэртэл тэр олуулаад бид байсан. Тийм бай. Олуулаа байхын сайхан чанарыг бол одоо багаас аль мэдэрсэн л дээ. Тийм байна. Хамт олончоор өссөн байна өөрөө. Хамт олончоор өссөн. Тийм бай. Нийтийн төлөө сурдаг. Ер нь айлын ганц хүүхэд их тийм өөрийгөө бодоод байдаг. Олуулаа өссөн хүүхэд их нийтч болдог тийм ээ. Нэгнийхээ төлөө. Тэгэхээр би яг зөвхөн наач их сайн юм сонсогдлоо л да. Манай монголчууд ер нь өстой тэнгэрээс өөрөө эрхчлөөтэй төрсөн, өөрөө өмчтэй төрсөн. Тийм ээ? Шууд төрхтэй хувь өмчтэй төрдөг. Гэр бүлээд болоод гарахаараа өмчөө таслаа гардаг. Тийм ээ? Тий. Яг л одоо эн чинь зөв сая дүрслэгдэх их гоё дүрс байна л да. Чи 18 хүрээд ингээд тусдаа гарч шít. Тий. Биднес бол 30 жил социализмд явж байгаад 30 жилээс хойш бас тусдаа өмчөө аваад гарлаа шүү. Хүн бүхэн. Тэглээ. Тийм ээ. Чи яг адилхан байгаа ч. Тий. Тэгээ хувийн өмчтэй болцсон хүн тэгээд сургууль соёлд явсан уу? Эсвэл тэр чигээр хувийн өмчн дээр ажиллахаар байсан уу? Юу болсон?
Яг хөө би 10 одоо 8 дугаар анги хүртлээ Хинтийн аймагт 8 дугаар ангид хүртлээ байсан л да. Тэгээд тэр жилдээ бас багш нар маань намайг их сайхан дэмждэг. Хүн гэдэг бол одоо ижи аавынхаа энэ төлөвшил хэлсэн үг тэр баримтлагдаг амьдралынхын зарчим нөгөө талдаа сургууль гэдэг бол хоёр дахь гэр бүл байдаг. Сайн сургууль, сайн багш хамт олонны энэ удирдлага гэж их чухал юм байдгаа гэж би боддог байхгүй юу. Тэгээ би намайг одоо ингэ хичээнгүй залуу байна. Чи энэ олимпиадад ор. Хүүхэд байхдаа би бүхийн чөлөөт барилдаанд хичээлдэг байсан. Одоо хүмүүс баг итгэхгүй байна. Баатархуу барилддаг байсан гэвэл цонх хийсэн цагаан хүн яаж барилдах юм гээд. Тэгээ бүхийн чөлөөт барилдаанаар барилддаг байжгаад манай секцийн багш бол зааланд оруулаад бөмбөг шидүүлсэн байхгүй юу. За. За чи бөмбөг шид. 3 шидсэн чинь 2 нь ордог. 2 дээр нь алдчихэв. Нэг нь л ордог. Нэг нь л орлоо. За чи Эрдэм номоо хөөсөн дээр юм байна. Эрдэм номоо хөөсөн дээр юм байна. Тэр Эрдэм номоо хөөсөн тэр багшийн зургийг харъя. Маш чухал багш байхгүй энэ. Тэгэхөө фэйсбүүк руу шаарай. Болно үү? Болно. За зүйтэй. Сайныг сайшаа. За зүйтэй. Энэ үгүй чи би хаана харсан юм бэ? Энийг өөрөө ярьдаг баха. Энэ юун дээр ярьдаг? Ажил сайтыг алдаршуулъя гэж байгаа. Өөрөө за. Ажил сайт. Гэхдээ өөрөө эн чинь иргэдийн төлөөлөгчдийн хуралд ажиллаж байгаа. Ажиллаж байгаа Чингэлтэй дүүргийг төлөөлж идэг. Чингэлтэй дүүргийг төлөөлж байгаа. Тий. Таны дүүргч бас сайхан юмнууд хийгээд нэг анх удаага нэг бас юу ороогүй юу? Халуун хөдөө бас тийшээ очиж бахан хүмүүс байр юу хашаанда халуустай болов тэгж байгаа. Цаашаа дэлгэрх юм байна л. Танай тэр гэр хорооллын нөгөө нэг барилга жилт төлөв. Тэр нилийн явсан бас тийм ээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт. Дахин төлөвлөлт. Тий. Тэр одоо хашаанда сайхан амьдрий, сайныг цаашаа ажил сайтыг алдаршуулъя гэдэг. Би өөрийнхөө энэ фэйсбүүкийг 7 хоногоор юм 14 хоногоор ингээд коврын солидог байхгүй юу? Тэр тухайн цаг үетэйгээ нийцсэн ийм одоо үг хэллэг өрөө үгийг энэ фэйсбүүкийнхээ найзуудад бас харуулъя гэдэг сэтэл санаа өгье гэдэг. Энэ учрыг юу юм бэ гэхээр хашаандаа их сайхан амьдарч байгаа, үлгэр жишээ амьдарч байгаа. Одоо жирийн сайхан иргэд маань байна шүү дээ. Санаачлагтай, модоо тарьчихсан, халуун хүйт туустай болчихсон. Байшин дээвэр дээр одоо ногоо тарьдаг, тийм ээ? Хашаандаа 5 мод, 10 мод тарьдаг, жимсээ ургуулдаг. Ийм хүмүүс байна. Тэгээд ийм туглаг сайхан манлайлж ажиллаж байгаа, амьдарч байгаа хүмүүсийг алдаршуулъя. Энэ хүмүүсийг одоо ингээд төвийн хэвлэл мэдээл очиж сурвалжлаад байхаар бас боломжгүй байдаг юм байна. Тэгэхээр одоо өөрийнхөө фэйсбүүк дээр видеог нь хийгээд тэр одоо айл өрхүүдийг одоо олон түмэнд таниулж хүмүүс ингэж сайхан амьдарч болж байна. Та бүхэн ч гэсэн боломж байна гэдгийг л харуулах зорилготой өнгөрсөн 7 хоногийн маань одоо гол мессеж энэ байсан. Сайныг бусдад түгээж. Тэгээ энэ танай энэ тэр одоо гэр хороолныг юу хэдэн метр квадрат гэдэг үл энэ газар чинь 0.7. Тэр чинь ерөөсөө манай ирээдүйн дундч амьдралтай, хаустай, газартай ер нь тун дажгүй баячууд чинь тэнд байгаа юм шүү. Ерөөсөө л хясаанд нуугдсан сувд гэдэг шиг манай одоо гэр хорооллын өрхүүдэд дэд үтсийг хүргээд өгчих юм бол тэр газар бол өөрөө хамгийн том баялаг. Одоо монголчуудын хийсэн хамгийн том одоо шинжлэлийн нэг бол өмч өвч шүү дээ. Хүмүүс маань хувийн өмчтэй болсон, хувийн өмчийг хуулиар хамгаалдаг болсон, малын малчт нь, орон сууцыг иргэдэд нь одоо газрын одоо тэр газрын эзэд өгж байгаа. Тэгэхээр газрын эзэд нь өгөөд хийж чадаагүй нэг зүйл байгаа. Энэ юу юм бэ гэхээр тийшээ дэд үтсийг ойртуулах хэрэгтэй байсан. Дэд үтсийг ойртуулчих юм бол газар өөрөө зах зээлийн үнэлгээнд ороод, газар өөрөө эдийн засгийн эргэлтэнд ороод, үнэлгээ нэмэгдээд ингээд газрын арилжаанууд явах, тодорхой хэмжээнд газраараа одоо барьцаалсан тийм ээ тухайн айл өрөх зээл авах ийм зах зээлийн харилцаанд үүсэх бүрэн боломж нэгдэж байгаа байхгүй юу. Тэгэхээр төр юуг нь хийх ёстой вэ гэхээр тэр дэд үтсийг ойртуулад иргэд өөрөө тэрэн дээрээ юугаа барих уу, яаж амьдрах уу гэдгийг шийдээд явах энэ огтлцол, энэ нийлэмжийг л бий болгохын тулд яваад байгаа. Тий. Их мундаг үйлс хийж байгаа штэ оюун гэрэл гэдэг хуучин боловсрол соёлын ухааны яамны сайд байсан бүсгүй.
жорлонгоо өөрчлөе гэдэг Би бол мундаг ажил шин. 100% санал нэгдэж байгаа. Дэлхийн жорлонгийн байгууллага байдаг. Тэгээд 11 сар 19-нд дэлхийн жорлонгийн өдөр гэж болдог. Жорлонг өөрчлөе гэж ярихаас бол ичхэсгүй гэж боддог. Хамгийн түрүүнд бол Монгол улс бол жорлонгийн хувьсгал хийх хэрэгтэй. Өнөөдөр 380 жилийн түүхтэй Улаанбаатар гэдэг ингээд харахад 380 жилийн түүхтэй нийслэл хот чи өнөөдөр 20 дугаар зуунд байсан, тэрний өмнө нь зуунд байсан одоо бидний хэлдгээр модон ариун зах эрүүл ахуйн шаардлага огт хангаагүй ийм ариун цэврийн байгууламжтай байна гэдэг бол нэг талдаа гутамшиг байхгүй юу. Тэгээ энийг өөрчлөе гээд оюун гэрэл тэргүүтээ маш олон хүмүүс, маш олон төрлийн бас байгууллагууд эвлэлдэн нэгдээд хин нэгний шаардлагаар биш хүсэл тэмүүлэлээр ингээ явж байгааг бол би иргэдийн хурлын төлөөлөгчийн хувьд бол маш их дэмжиж энэ эхлээд иргэдэд энэ хандлагын өөрчлөлтийг хий. Дараа нь төр засаг өөрөө энэ хандлагын өөрчлөлтийг төрүүлж манлайлж хийгээд ингээд хоршоод яваач гэдэг саналуудыг бол удаадраа бид нар бол гаргаж байгаа. Би хашаанд төссөн. Яг тэр жижигхэн дөрвөлжин газар дээр. Аль дүүрэх дөө? Одоо юу ч н одоо хаана ордё? Долоон бодолж. Чингэлтэй дүүрэх шүү дээ. Чингэлтэй шүү дээ. Долоон бодолд байсан ба шүү дээ. Долоон бодолд байсан. Чиний одоо тэр төлөөлөх шийд хийгээд байгаа газрын нэг одоо айл байжээ. Тэгээ дараа нь байшаа орон сууц руу явцгаас л да. Би жорлонгийн сайн муу талыг мэднэ. Гадаа ил жорлонгийн. Бас нэг хэсэг манайх нэг олон айл нэг төр байдаг тэр албан байгууллагын хашаанд байсан. Тэрний жорлонгийн бүр муу талыг мэднэ. Аимшигт. Тэ. Тэрийг өсчихсэн. Юу харж өсчих та. Тэгэхээр энийг хүмүүс ер нь цаашдаа яаж амьдрах хэвчээ. Энэ одоо энэ хашаанд байгаа энэ айлууд одоо Чингэлтэй дүүргийнхэн чинь яах хэвчээ энэ газараа. Энэ кластер гэдэг юмар хөгжих кластер биш одоо нөгөө тусдаа ингээд өөрөө нарны юутай жижиг станцтай илүү гарсныхаа зардаг тийм одоо саар улс боловсруулалтын тийм байж болох уу? Ер нь 200 мянган орчим өрх нийслэл Улаанбаатар хотод байгаа. Аймаг орон нутгуудад нийлээд маш олон өрх айлууд энэ дэд үтсийн инженерийн дэд үтсийн хангалттай орчинд амьдарч байгаа байхгүй юу? Тэгэхээр инженерийн дэд үтс хүрэх нь өөрөө мэдээж их зардалтай ажил. Харин тийм. Нэлээд зардалтай ажил. Гэр хорооллын дахин төлөвлөлт яагаад удаашрж байгаа вэ гэхээр энэ нөгөө төрийн мөнгөөр явахаар төрд ийм их мөнгө байдаггүй. Харин тийм. Тэгэхээр энэ бол бизнесийн үйл ажиллагааныхын зарчмаар тэнд байгаа газрын эзэн иргэн тухайн аж ахуйн нэгжтэйг ойлголцоод баталгааг нь төр гаргаж өгөөд гурван талын оролцоотой явах ажил байхгүй юу? Энэ дээр нэг зүйлийг бид нэр одоо ирээдүйд анхаарах хэрэгтэй байхгүй юу? Яг энэ янзаараа явбал дахиад 10 жилийн дараа энэ янзаараа байх гэдэг байхгүй юу? Тэгэхээр Улаанбаатар хотыг нэн тэргүүнд гарах ёстой. Бид нар эрх зүйн шинжилгээ юм бийхээр бүсчлээд яг одоо байгаа энэ гэр хорооллын бүсгүүдээ бид нэр 3-4 ангилаад яг зөв өндөр орон сууц барих бүс дунд одоо 200 айлын дундын орон сууц барих, намхан орон сууц барих бүс. За бүр уулын ороогоор айлууд байна да. Тэр айлууд нь одоо нарны эрчим хүчээр, салхины эрчим хүчээр тухайн өрх айл байшингаа өөрөө шийдээд явах ийм бүс гэж бүсгүүдээ ангилаад энэ бүсгүүдэд хувийн хөвшил хөрөнгө оруулалт хийвэл тодорхой хугацаанд бид нэр орлогын татвараас нь хөнгөлдөг, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ гэр хорооллын бүсэд бас орон сууц баригдахад энэ орон сууцнаас худалдан авалт хийвэл ипотекийн зээлийн хүүг нь 5% болгодог ч юм уу. Ийм эдийн засгийн зах зээлийн зарчмаар нь дэмжлэг үзүүлэхгүй бол энэ ажил удаашраад байгаа байхгүй юу? Харин. Тэгэхээр энэ ажлыг бид нар хамгийн түрүүнд яаж хийх ёстой вэ гэхээр 2-3 хуулинд өөрчлөлт хийх шаардлага байна. Нэн дээр. Хууль эрх зүйн энэ буглааг гаргачих юм бол энэ ажил аяндаа явчих ажил. Хүмүүс энэ эдийн засгийн ашиггүй байгаа учраас барилгын компани хөрөнгө оруулагчид шинэ суурьшлийн бүс буюу яарамгт очиж барилга бариад байгаа байхгүй юу. Тэгэхээр манай гэр хорооллынхан үлдчихэд байгаа байхгүй юу. Тэгэхээр гэр хорооллоо бид нар хаяад явж болохгүй. Энэ гэр хороолт хөгжил дэвшил яг хотын төв шиг орчин бий болгохын тулд нэн яарлагатай 2-3 хуулийн өөрчлөлт хийж шаардлагатай. Яг цаг нь. Одоо би цаг нь олжээ гэдэг үгийг маш халуунтай хэлж байна. Та нар энэ хуулийг өөрчлөх ёстой. Та нарт тийм эрхэн бий, та нарт тийм цаг хугацаа байна. За бидний үеийнхэн яг одоо ерөнхийдөө бол зүлгэн дээр дэшээ хараа хөвтгсөн гэдэг үе маань ирж яваа шүү дээ. Гэхдээ санаа зовоод болохгүй учраас энэ нэг 100 хүний ирэлд яваад байгаа нь энэ. Тэг өөрөө чи өөрсөн учир энэ. Тэгэхээр энэ одоо Чингэлтэй дүүргийнхэн за ер нь гэр хорооллынхан
эрх зүйн шинжилэл хэрэгтэй юм байна. Тэрийг зоригтойгоор өөрчилж өгөх одоо төлөөлөгч хэрэгтэй юм байна. Мөн үү? Тий. Биднүүсийг л биднээс сонголт хийж чадхаас биш өөр сонголт хийж чадахгүй шүү дээ. Тий. Сонголт өгөх өөр л дөө. Сонголт өгөхөөр биднээс ч одоо янз бүрийн бараа байна. Одоо зарим нухацаа итэрсэн бараанууд лангуунаасаа буухгүй байна. Муудсан бараа бас буухгүй байна. Зарим нэг шинэ бараа нь одоо тун найдваралга онгойлгосон чинь дотороос нь шал өөр юм гарч ирээд байна. Цаанаг ойлгож байгаа бах тийм ээ. Тэгэхээр яг хэрэгцээтэй бараагаа сонгохын тулд хүн өдөр хүн сонголттой тулдаг учраас л энэ танилцуулах ажил яваад байгаа юм шүү дээ. Тэгээд би нэг сайхан юм ойлголоо. Яг өөрийн чинь одоо яг хиймээр байгаа, яг тулцсан байгаа ажил юу вэ? Яг өөртөө чинь ингээд тулаад авчихсан. Юу хүсч юу мөрөдөж чинь. Тэгээ ер нь нэг 4-5 ажлыг нэн тэргуунд хийх шаардлага байгаа. Энэ бол бидэнд бүгдээрэнд нь хэрэгтэй. Ойрын хугацаанд. Нэгдүгээр бид нар энэ банкны реформ гэдэг зүйлийг бол хийх хэрэгтэй байгаа. Мөнгөгүй бол хүн яах ч вэ? Банкны реформ. Өнөөдөр бид нар банкыг гадуурхад гэхээс илүүтэйгээр одоо бүх энэ бизнесийн байгууллагын ашгийг ингээд жагсаагаад үзэхэд банкнууд дээгүүр ордог байхгүй. Гэтэл банкны зээлийн хүү маш өндөр байдаг. Тийм байна. Зээлийн хүү маш өндөр байгаа учраас одоо залуучуудын ярьж байгаа ипотекийн зээлийн 8% ч нь бол олддоггүй. Зүгээр нэг тийм зээлийн хүү байдаг гэдэг нэртэй боловч банкн дээр очиж арилжааны банкн дээр танил талаараа хөөцөлддөг байхгүй. Тэгэхээр банкыг бид нар төрөлжүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн банк бол хөдөө аж ахуйнаас салбарт л дэмжлэг үзүүл. Хөдөө аж ахуйн чиглэлээр ажилладаг компаниудтайгаа ажил. Тийм ээ. Барилгын банк бол барилгынхаа салбартаа л ажил гэдэг байдлаар нэгдүгээр банк санхүүгийн салбарт төрөлжүүлэх шаардлага байгаа гэж бодож байгаа. Хоёрдугаарт өнөөдөр үнэхээр зээлийн хөв бууруулъя гэвэл энэ төрийн банкнаас эхлэх хэрэгтэй байхгүй. Төрийн банк гэдэг бол татвар төлөгчийн мөнгөөр, иргэдийн мөнгөөр иргэдэд үйлчлэгээ үзүүлэх банк байхгүй. Гэтэл энэ банк яг арилжааны банктай адилхан манлайлд үзүүлэхгүй байгаа учраас төрийн банкыг бол бид нар хамгийн түрүүнд бол энэ бол жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмждэг банк болгож хувирах хэрэгтэй гэж бодож байгаа. Жижиг дунд эрхлэгчдийг дэмждэг банк болгох хэрэгтэй. Яадаг вөхөр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчд маань яг одоо байгаа банкны шалгуураар одоо бизнесийн зээл аваад тэр зээлийн хүн нэгдүгээр өндөр, хоёрдугаар шалгуур нь өндөр байдаг учраас эдийн засгийн эргэлтэнд орж өгдөггүй. Хоёрдугаарт энэ банк санхүүгийн салбарт бол энэ томоохон аж үйлдвэрүүдийг дэмждэг банк нь бол энэ хөгжлийн банк байх хэрэгтэй. Тийм хөгжлийн банк гэдэг бол томоохон мега төслүүд явна. Тэрнийг тойрч ажиллах, ажлын байрыг бий болгох, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмждэг тэр банк нь бол өөрөө төрийн банк байх хэрэгтэй. Төрийн банкыг бид нар бол жидүүгийн банк байх хэрэгтэй гэж нэгдүгээр бодож байгаа байна. За хоёрдугаарт нь бол үнэхээр энэ Улаанбаатар хотыг, энэ хотуудыг бид нар бүсчлээд энэ бүсчлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр дундаа энэ гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа, энэ гэр хорооллын инженерийн бүтц одоо дэд бачирж байгаа энэ аж ахуйн нэгжүүд дээр тодорхой хугацаанд татврын хөнгөлт үзүүлэх хэрэгтэй байна. Тэгжээж дагуул хот бий болно. Тэгжээж гэр хороолд олон төвүүд бий болно. Өнөөдөр Улаанбаатар хотын төвийг зөвхөн Сүхбаатарын талбай гэж төсөөлөөд ийм хэмнэлээр ажиллах юм бол Улаанбаатар хот төгжрэлтэй хэвээрээ, Улаанбаатар хот тоостой хэвээрээ, утаатай хэвээрээ, гэр хороол хэвээрээ байх гэдэг байхгүй. Тэгэхээр өнөөдөр хайлаастад хотын төв, Баян хушуунд хотын төв, Сэлбэт хотын төв, Дамб Даржаад хотын төв, Баян хушуунд хотын төвийг бий болгох хэрэгтэй. Олон төвд хот болох хэрэгтэй. Нийслэл яг зөв. Энийг холбох энэ ажилд хувийн хвшлийнхнийг оролцох энэ боломжийг нэгдүгürt нээх хэрэгтэй. Хоёрдугаарт Монголын төр үнэхээр хувийн хвшлийнхнийг оролцооч гэж хүсэж байгаа бол бодлого нь маш тодорхой байх хэрэгтэй. Маш нээлттэй байх хэрэгтэй. Өнөөдөр хувийн хвшлийнхэн төр тодорхой биш учраас айгаад, эрсдэлтэй учраас айгаад хөрөнгө оруулалт хийхгүй байхгүй. Ямар ч шийдвэр гаргаж магадгүй. Өнөөдрийн төр засгийг одоо би энэ нэвтрүүлэгтэр шөмжилмээргүй л да. Зүгээр л эргэж буцаад байгаа байхгүй. Гаргасан шийдвэрээ 7 хоногийн дараа буцахаар хувийн хвш чинь энэ шийдвэр үнэн үгүй юу, тодорхой үгүй юу гэдгээс болоод хөрөнгө оруулалт хийхгүй байгаа учраас эдийн засгийн урсгал тэрчгээрээ хаагдчихад байгаа байхгүй. Тэгэхээр Монголын төрд хийх ёстой 3 дахь зүйл бол энэ шийдвэр гаргах, шийдвэрийн чанарыг нэмэгдүүлж яадаг тэр судалгааны байгууллагыг маш яралтай байгуулах. Хамгийн гол юм наадах чинь судалгаагүй дандаа явж ордог. Аливаа юм. Сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдвэр гаргадаг. Тэгэхээр наадах судалгаа гэдэг чинь ерөөсөө та нарын үеийн ихний ганц ярьдаг юм болсон байна лээ. Маш мундаг юм ярьж байгаа. Дандаа юм судалгаатай хөдлөх гэж байна. Шинжлэх ухаанч хөдлөх гэдэг. Тий. Тэрэнд би их баярлж байгаа. Үнэхээр хүн залуучууд болгон тэгж яриад байна.
Тэгэхээр бас нэг асуулт байна л да миний дөө. Чи хэрвээ одоо юм гэр хороололд тийм ээ нэг юм юмтай байсан бол чи яаж амьдрах юм? Саяхан хэлсний чинь төлөө би яах ёстой? За чи бол би яах ёстой? Бид бол өөрийгөө төлөөлж байгаа одоо тэр тухайн иргэдийг төлөөлж байгаа хүмүүс байгаа да. Дүүргийн иргэдийн хурал, хороонд нь хороон дарга. За нийслэлд нь нийслэлийн төлөөлөгч, улсын их хурлд нь улсын их хурлын гишүүн гэдэг. Тухайн иргэнийг төлөөлж байгаа дор хаяж тэнд 4 хүн байгаа байхгүй. 4 төвшин байгаа. Тийм байна. Яг ижилхэн шаардлагыг иргэд эвлэлдэн нэгдээд ийм шаардлагуудыг гаргах хэрэгтэй байна. Тий хоорондын оролцоог бий болгох. Тэгэхээр би одоо чинь өөрийнхөө одоо иргэдтэй хорооттой яаж ажилдаг вэхээр та бүхэн нэг хүн асуудал тавиул өөрөө. Төр гэдэг бол өөрөө бас цаас байдаг, баримт байдаг, факт байдаг. Тийм учраас хашаагаараа нийлээд гарын үсэг цуглуулад өгчгөө. Энэ замыг ингэж янзлая. Энэ орчин ингэж янзлая. Ийм бодлого гаргая, ийм шийдвэр гаргая гэдэг дээрээ бүгдээрээ нийлээд гарын үсэг цуглуулад өгөөч гэж байгаа. Тэгэхээр манай одоо энэ хороодынхан яаж ийнэ вэхээр ер нь бүгд нийлээд ийм гарын үсэг зураад төрдөө шаардлага тавиад хүсэлт гаргаад тэрнийхээ хойноос хөөцөлдөх юм бол бүтэж болох юм байна гэдэг ойлголтыг бас авч эхэлж байгаа. Яг авч эхэлж байгаа. Гэхдээ нэг шиг тийм хөдөлгөөн байхгүй. Байна уу? Бас тийм хөдөлгөөнүүд гарч байгаа. Тэгэж эвлэлдэн нэгдээд чинь 12-оос 16 оны үед тухайн 2 гудамж нийлээд хоорондоо ямар ч төрлийн оролцоогүйгээр тохироод бүгдээрээ газараараа нийлээ. Газар гэдэг бол хөрөнгө оруулалт хий. Хэмжээгээрээ хувьцаа эзэмший. Дээш нь байшин барь, доороо дэлгүүртэй ресторантай бай. Энэ ашигаасаа бүгдээрээ хөө хүртий. Илүү гарсан талбай дээр хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, ногоон байгууламж хийя гэд тохироод хийцэн 2 газар байгаа. Нэг нь хаан уул дүүрэгт байдаг. Хүмүүс очиж үздэг байхгүй. Өөрөөр хэлэх юм бол энд ямар ч төр засаг оролцохгүйгээр иргэн эвлэлдэн нэгдээд тухайн орчноо өөрсдөө одоо зохион байгуулалтанд ороо сайжруулж болох жишээ байна. Тэгвэл ерөөсөө санаачлал тэдэнд л байгаа юм байна шүү дээ. Болыг гэвэл. Гэхдээ дэд үтц бас ойрхон байх нь зүйтэй. Дэд үтц ойрхон байх хэрэгтэй. Тэгээд тэгэхгүй бол бас зардал өндөр болчихно тийм ээ. Тий. Зардал өндөр болно. Ер нь одоо байгаа хамгийн том асуудал бол цөөхөн айл нийлэх тусмаа урсгал зардал өндөр болчиход байгаа байхгүй. Эхлэх зардал бага байх боловч сар болгон төлөх мөнгө нь өндөр байгаа учраас одоогийн эдийн засгийн нөхцөл байдал иргэдийн амьдралын чанартай нийцэхгүй байгаа учраас иргэд зарим зүйл дээр бол эргэлзэнгүй хандж байгаа байхгүй. Тэр яг юуг нь хариуцах юм, ямар зардал хариуцах юм, бид нар юуг нь хариуцах юм бэ гэдгээ маш тодорхой болгоод өгөөч л гэж байгаа. Энэ Баян хошуунд миний нэг найз зураач бий. Мундаг зураач. Миний киноны хүүхэлдэйн киноны зураач. Тэр нус төвчний нэгдүгээр анги тэгээд олон кинонд орсон доо. Төгөлдөр гэдэг. Баян хошуунд нэг мэдсэж байшинтай болчих. Нэг мэдсэж урлантай болчих. Дахиад очлоо. Очсон чинь өндөр байшингийн доор нэг давхарт нь урлантай гэртэйг нэг доор яг одоо над шиг ингээ орчиж халуун хөдөө устай. Баян хошууны төв дээр. Жижиг яхаар ингэдэг гэж. Үгүй азар нэг юм жоохон хашаа байшин худалдаа авчих юм байна л да. Тэгшээ авчаа нэг 3-4 сар болж ирсэн. Гинт хинд нөгөө нөхцүүд ирээд нан чи байшин барий. Тэгэхэр нь итгээд өгсөн юм байна. Тэгсэн чинь байшин басчих. Тэгээ манай хүн урлантай юунд санаа зовхгүй. Ийм олон хайл ингэс нүгс зөндөө байгаа. Би зүгээр зураач хүн учраас гэж жоохон цааргалж хагаад доор нь ийм урлантай болсон. Тэр энэ ресторан ганц дэлгүүр бүгд хувийнхчтай өгөө. Тэр наад чинь биелсэн байгаа. Тэгэхээр энэ хийхин тулд ер нь бол миний бодоход та нар шийдэх хэрэгтэй нэг. Тэр Баян хошуунд чинь Азийн хөгжлийн банкны хөнгөлтэй зээлээр явж байгаа 2012-оос 16 онд бидний эхлүүлсэн хотын нэг төвийн тэр хэсэгт танаа найз орсон юм шиг байна да миний сонсгож байгаагаар. Тий хамгийн сүүл эцсийн бодлого Баян хошууны. Тий Баян хошуу. Тэгэхээр Баян хошуу Сэлб 2 дээр одоо Улаанбаатар хотын хойд хэсгийн 2 дэд төвийг байгуулах ажил эхлээд явж байгаа. Эхэлж байгаа юу? Эхлээд явж байгаа. Энэ 12-оос 16 онд эхэлсэн олон улсын байгууллагын одоо хөнгөлтэй зээлээр энэ ажил явж байгаа. Зүгээр яагаад энэ ажил удаан явж ийм нөхөр нэгдүгürt Монголын тал хариуцлагагүй хандж байгаа. Хоёрдугаарт Монголын тал газрын менежментийг удаан хийж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол тэр газрын менежментийг хийгээд газраа чөлөөлөө тэнд нөгөө төвүүдээ барьж штэ нийгмийн байгууллага сургуулаа цэцэрлэгээ тийм ээ ажлын байраар хангах тэр аж ахуйн нэгжүүд
орох тэр байшин барилгаа барих ажил явах гээд хүлээгээд байдаг. Гэтэл бид нар газрын менежментээ монголчууд нь хийхгүй удаж байгаа юм байлаа. Тийм учраас би бас энэ газрын менежментийн эрс өөрчлөө, газрын харилцааны менежментээ өөрчлөө гэдэг бас санал шүүмжийг удаадараа хэлжсэн. Таны ярьсан яриа бүхэн таны фэйсбુક дээр байгаа. Таны бичсэн юм, санал санаачлалууд тийм ээ. Зүтгэж байгаа ажлууд тийм учраас манай тав тэрэг үзэж байгаа хүмүүс бол одоо Цэндийн Баатар хүү гэж ороод үзэж чинь. Цэндийн Баатар хүү гэтэл жилүүд үзэн. Тийм учраас аюула фэйсбુક ингээд онгорхоо архиж байгаа. Зарим зургнууд нь зарим нь одоо баг эхэлсэн байгаа хүмүүс өөрлөж бичиж байгаа хүмүүс шүү хийж мэднэ. Тэгэхээр аюула энийг үл өгүүлэн цаашаа ахад бас нэг асуулт байна л да. Би өөрөө энэ хашаанд өссөн хүн. Одоо хашааны манхарч гэдэг. Тэгээд дараа нь яг орон сууцаар явцсан. Үрсүүлдэ юм урдантай амьдарч байгаа хүн. Тэгэхээр энэ хашаа бол ер нь явандаа энэ хашаатай айл бол ер нь гайхалтай сайхан амьдрал би болно тийм ээ. Хувийн газартай бие даасан хинээс шүүл хамаарах. Тэгэд энэ бүхний төлөө зүтгэж байгаа. Тэгээ өөрөө ч би бас сайн мэдхийн хувьд. Тэгээ би энэ 100 гэдэг тэмдгийг өөрчсөн зүүж өгье. За баярлалаа. Энэ бол одоо шагнал биш ээ. Одон биш. Энэ бол яг хэрэг дээр итгэл. Тэгэхээр энэ их олон хүний итгэлийг хүлээж миний дөө сайхан ажиллаарай. Тэгээд одоо би чамайг ер нь нэг кофенд үрдэм үү гэж бодож чинь энэ дараагаар. За. Зүү. Би нэг кофе чанж өгдөг учиртай. Тэгэхээр бүр нанди ярина. Гэр бүл чинь хаана ижилдэг үлээ? Миний хань ижил ховын хөвшилд бас хариуцлагатай удирдах албан тушаалуудыг хийдэг. Хүний нөөцийн чиглэлээр одоо зөвлөгөө өгж ажилладаг хүн байдаг л да. Зөв. Тэгвэл зөвлөгөө өгч гэр бүлийн бизнес бол тун тогтворсон бизнес биш үү? Гэр бүлийн бизнес бол одоо тун тогтвортой. Гэхдээ коронагийн үед бас 2-3 сар жоохон тэр нэг сургалт зөвлөгөө тэр ажлууд жоохон завсарсан. Гэхдээ зөвлөх үйлчилгээгээ үзүүлээд явдаг. Тийм байна. Тийм ажил хийгээд явдаг. Тийм байна. Яагаад ингэж асуугаад байгаа гэхээр нэг бие сайхан боловсруулчаад тэгээд гэрээ сайхан тогтчулчаад уул сарнаа сайхан заснаагч нэг юм өгдөө сайхан өгнө шүү. Эхлээд бие боловсруулах гэж. Тэр сургууль ямар сургууль төгссөн бах вэ? Дээд сургуулийг би Монгол Улсын их сургуулийн улс төр судлалын ангийг төгссөн. За. Тэр үеийн одоо манай IQ Дэмбэрэл багш гэж ярьдаг Цэрэнгийн хаан уул дээд сургуулийн хэрэглээний математикийн анги 2-ыг төгссөн. Хоёр сургууль төгссөн. За. Тэгээд тухайн сургууль сонголт яах вэ? Ингээд сургууль сонгох яг 12 дугаар ангийн төгсөгчдийн хувьд бол их том асуудал байдгийн штэ. Тийм. Ямар мэрэгжилтэй болох уу, ямар сургуульд сурах уу гээл хүн болгоо өөрөөр зөвлөнө. Тэгээ заримдаа бол хамаатан садан чинь манай хамаатан дунд тийм хүн байхгүй, тийм болол гэж хэлдэг байхгүй. Жишээ нь одоо надад манайхан дунд эмч цөөхөн байна. Чи ер нь эмч болвол яасан юм гээ. Тэгээ нэг баг хүүгээ лам болгох чи гэж. Тэгээ ер нь намайг ер нь эмч болооч. Чи ер нь эмч болж магадгүй гэ. Тэгээ эмч болъё гэдэгтээ би санал нэгдээгүй. Би чинь 8 дугаар анги төгсөөд тэр жилээ Хинтийн аймгаас ирж улсын олимпиадад хүрүүлээд ижээ авдаа бас хэллэггүй. Математикаар. Би биологийн олимпиадад ирсэн. Биологч. Ер нь эмч болох биологч төгсөөд байна. Төгссөн байхгүй юу? Тэгэж явж ирээд тэгээ Монгол Туркийн сургуульд урилгаар сураад. За. Тэгээд энд Турк сургууль сурж итэл 11 сард ээж аав хоёр чинь намайг хотод очиж сурцсныг мэдсэн байгаа. Тэгээд нэлээд загнах болов гэсэн ирээд ерөөсөө загнасангүй. Чи өөрөө шийдвэрээ гаргасан уу гэсэн өөрөө шийдвэрээ гаргасан гэж. Тэгээ төлбөрөө яаж олсон гэж. Хэдэн долларыг $150 сурж байгаа. Улсын олимпиадад төрүүлсэн хүүхэд ийм өнгөлт үзүүлдэг юм байна. За. Сургууль. За сайн байна. Тэгээд $150 яасан гэсэн. Таргууны арьс марьс одоо ах зарж исэн битээр тэр мөнгнөөсөө ингээ шийтцээ. Тэгээд төлбөрөө хийсэн, сургуульд давтсан. Энэ сургууль их сайн сургууль байна. Байртай юм байна. Тэгээ бидний ярьдаг хоолтой юм байна. Энэ сургууль сурж яана гэсэн. Миний ээж хоёр өстэй зөв байна гэж хэлээл одоо явсан. Тэгэл за чи одоо юм тэгээ сайн сурж сайн ажиллах ёстой шүү гэдэг. Тэгээ сургууль соёлоо төгсөөд ингээд гадагшаа явах байснаа болоод Монгол Улсын их сургуулийнхаа энэ улс төр судлалын ангид ороод Дэмбэрэл багштай уулзсан чи ер нь тэр хаан уул сургуульд нэг сурчмаар юм шиг санагдаад хүн ер нь математикаар сурж ер нь өөрийгөө нэг сорих хэрэгтэй юм байна. Бас энэ математикийн мондгууд донд орж үзье.
би өөрөө бас пицгийн хичээл тухайн үедээ байгалийн ухааны хичээл сонирхолтой байсан. Үеийнхээ бүх одоо мундагуудыг таньдаг. Тэднэртэй бас нөхөрлөж ингээ нэг л зарчим барьж байгаа. Сайн шатарчин болыг бол өөрөөсөө илүү шатарчинтай шатар нүг гэдэг зарчим багаас л байсан. Тэгин. Өөрөөсөө илүү л хүмүүстэй нөхөрлөд байгаараа гэж ээж аваар загсан. Тэгэх юм бол чиний ухаан чин задарна. 7 хоногт ядаж чи өөрөөсөө илүү өндөр одоо ажилтай албатай хүнтэй цаа ууж юм ярьж өөрийгөө ингэ чагинжээ. Тэгээ өөрийнхөө дотоод зөрчлийг ингэ сонсчээ. Гэж ингэ зөвлөдөг байсан. Тэгээд тэр дандаа найз нөхд маань тийм мундаг сурлагатай хүмүүс байсан, залуучууд байсан л да. Тэгээд л ер нь математикийн ангид нэг сурыг гэж бодоод орсон. Тэр үед одоо Монголын мундаг багш нар бүгд байсан. Дашинбай Мусрангай хичээл заадаг байлаа. Одоо Ч Эрдэнэ гэж их гурвалж ингээд ном бичсэн. Мундаг сэтгэгч. Эрдэнэ гой ирж хичээл заан, супер нэгдлийн онл ярина. Дэмбэрэл багш хичээл заана. Тэр олон хүмүүсийн хичээл. Тэгэл заавал унших 100 ном. Тэр 100 номыг буцааж багшид ярина мэрнэ гэдэг. Энэ бүх хүнд даалгаврууд бол манай сургуулийнхныг бас задлж өгчээ гэж одоо бол баярлдаг юм. Тухайн үед бол бид гомдож ирсэн. Сургууль яагаад шинжил хийхгүй ном уншуулаад байгаа юм бэ? Энэ чинь сургууль юм уу юу юм бэ гэж хэлж байсан. Намайг сайн юм. Тий, одоо бодоход бол их зүг байж тээ. Ер нь тэгээд Монгол хүүхдийг, Монгол хүнийг ингэж үлгэрлэж манлайлаад тэгээд бас ингэж хариуцлагажуулж сурах юм болов уу гэж боддог шүү дээ. Тий. Тэгээд танай нутагт чинь бас таггүй оюунтай, таггүй мундаг сууд ухаанууд бий тийм ээ. Ер нь Монголын маань Тэмсэрмэс танайхаа нутаг болгон сайхан. Тэгээ хүн болгонд өөрийнх нь хөрвөөсөн, мэдлсэн нутаг бол хамгийн сайхан байд. Тий. Тэгээ Арара Мото Биндирия гэж нутагт одоо онон голын ирэг дээр би одоо авраг цэнд гэдэг айлын суграйтынхны 11 дэх хүүхэд авраг цэнд 7 дахь банд бол төрсөн. Тэгээ бяцхан түүх хуваалцахад бол аав ээж хоёр маань 10 хүүхэдтэй болоод ер нь боли гэсэн юм байлээ. Гэр бүлийн шийдвэрээ гаргаад тэгээд 11 дахь бол ер нь боли доо гэдэг. Тэгээ болох гээд эмч лам харгаа бүгдэнд нь үзүүлсэн юм байна. Ер нь боли гэдэг. Тэгээд ягаад ч болж болохоорг болчихгүй юу. За. Тэгээд би гарцсан. Тэгээд дараа нь хожим загт хэлж исэн байхгүй. Зарим хүмүүс бол одоо сайхан олуулаа болъё гэд хүсдэг болж өгдөггүй. Бурхан тэнгэр одоо дээрээс хүүхэд болж байгаа бол алгаан тосоод авчээ гэж. Тэгээд их сайхан олуулаа өсөх юм өрх гэрч их хаз жаргалтай байдаг ш. Таяа ингээд ийм хөрөлцөхгүй байла. Би чинь одоо ер нь шинэ ховц бараг авдаггүй байсан байгаа. Чамдлаа чинь. Ах нарын ховц шууд ирнэ штэ. Ховц ирнэ. Хамгийн хуучин ховц өмсдөг. Тэгээд их тэрэндээ их заримдаа ээж ууралдаг байсан байгаа. Дандаа би хуучин ховц өмсгэн. Нэг удаа шинэ ховц авч өгсөн байдаг юм бэ. Манай гэрийнхнийг тэр одоо социализмын үед ирээд нэгдлийн дарга нь шалгадаг юм байна л да. Одоо нэгдлийн айлууд одоо их сайхан юм цэвэрч байх хэвээр. Цэвэрч соёлж гэрүүл гэж шалгаруулдаг байсан. Тэгсэн ах нар жоохон ховц хунар нь жоохон одоо хэр буртагтай байсан юм шиг байна. Нус энтер нь гойцсон байсан юм уу яасан. Энэ баг нь харин нус мусан цэвэрхэн байна. Энийг байлгахжээ гэдэг. Яаж байгаа юм бэ гэсэн чинь сайд нарын зөвлөлийн дарга Думаагийн содном гой. Одоогийнхаар бол ерөнхий сайд ирэх гэж байна. Энэ нараа гайгүй нус нус мус нараа цэвэрхэн байна. Наатаа байлга энийг бойл гэдэг. Ингээд бүгдийн зохион байгуулсан байгаа. За тэгсэн чинь ээж аваа хоёр сандраад энэ одоо сайд нарын зөвлөлийн дарга Оросын төлөвлөгөөний комиссийн дарга ирэх гэж байгаа юм байна. Зөвлөлт холбоот улсын. Одоо яах вэ гэхээр хүүхдүүдэд шинэ хувцас өмсөх гэдэг. Надад шинэ гутал шинэ хувцас өмсгөчч. Тэгэл нөгөө хүн чинь ирэхгүй байжсэн чинь би уулын ороор бол тоглоход явсан байгаа. Шинэ хувцас өмс зүгч өөрөө тоглоод ирэхдээ өрөөсөн гуталтай ирж. Ээж аваар сандраадгүй шинэ гутал байхгүй. Нөгөө сайдууд ирэх гэдэг. Одоо яах вэ гэсэн. Сайхан хүнжилт ороход унтуулчих гэдэг унтуулсан. Яг нөгөө сайд нар ирсэн чи би өрөөсөн гуталтайгаа босч ирээд. Бодит байдлыг мэдрүүлсэн байгаамаа. Тэр үед бол одоо бүгд мэдж байгаа орон нутагт ямар нэгэн том нэгдлийн дарга очиход бол бэлддэг гэр байлдаг тийм ээ. Сайд ирэхэд гэр бариад үзүүлдэг. Тэгээд энэ арчлалын энэ нийгмийн хамгийн гоё юм бол сүүдрээ нуудаг болохгүй юу. Яг байгаагаараа л юм үзүүлдэг. Хөл нүцгэн Баатар хуу босоод ирсэн. Хөл нүцгэн Баатар хуу босоод ирсэн. Тэр үед бол ингээд бүх хэмийг зохион байгуулад хэн юу хэлхий, ямар ширээний бүтээлтэй байна, хүүхдүүд нь шинэ хувцастай байна гэдэг ингээд бүгдийн зохион байгуулдаг байсан байх. Тийм. Аз жаргалыг тэгж харуулдаг байсан. Харуулж байгаа шүү. Тийм, мэдрүүлэх байсан. Тэгэхээр та нар их аз жаргалтай их сайхан үед өссөн. Тэгээ чи Монгол хүн өөрөө угийн одоо төрөлхийн эрхчлээтэй тийм ээ. Төрөлхийн одоо хувьтай одоо ердөө хувийн өмчтэй эрхчлөөний мэдрэмж их өндөртэй. Маш өндөр. Ерөөсө хинээс юу ч асуухгүй. Тийм ээ. Тэр нүүдэлчин соёлтой холбоотой л гэж боддог.
Манайхаа ингээл хөөрөг хэрэглээд байна, том эмэйл хэрэглээд байна гэдгийг би бол тэгж бод. Энэ эрх чөлөөнийх нь мэдрэмж. Нүгөөд явлаа, цагаагаар муудлаа. Тэр чи өмч хөрөнгөнд бүгдэнд нь одоо эмгэнд нь бүгжинд нь тийм ээ байж байгаа шүү дээ. Хөөргөө өвөрлөө, мөнгөн жимэгтэй эмээлээ тоглоо. Бүх хөрөнгөө мориндоо мордол аваа явчихж байгаа. Аваа явчихна тий. Тэгэхээр энэтэй Тэгээ гэрийнхээ хаалга онгороо өргөө. тий. Тэгээд энэтэй холбогдуулаад тэр өмч хөрөнгө нь ерөөсө биеинд нь явж идэг. Тийм учраас энэ манайхны энэ хөөргөний соёл бусад энэ мөнгөн жимэгтэй эмээлийн тэр гэртээ тавьдаг соёл бол энэ тэр нүүдэлчин ахуйтай холбоотой энэ эрх чөлөөний мэдрэмж тэмцээнс үүдэлтэй л гэж боддог. Морь уйдгүй. Ер нь мэдээж одоо монгол хүн юм чинь сонирхноо. Тийм үү. Энэ ямар сони энэ танай үеийнхэн олон сайхан залуутай дандаа морины тухай ярьлаа хурдан морь. Тэрнээс нэг эрмэлзэл байна нөгөө өв соёлоо дамжуулж авч үлдэх гэсэн. Монголоороо байх гэсэн нэг тийм Монгол хүний нэг том дархлаа өөрөө морь унах шүү дээ. нэг аргал өнөртөх шиг. Аргал үнэртэхтэй адилхан. Жишээ нь одоо Европын зарим оронд хүүхдүүдийн одоо заавал үзэх хичээлийн нэгэн зуны амралтаар ч юм уу морь унах гэж орж байгаа байхгүй юу. Байгалийн төрмөл мэдрэмж нь сайжирдаг юм байна л да. Морь унж байгаа хүн энэ морь болих гэж байна уу? Чихэн хаашаа одоо хөдөлж гин үү гэдгийг мэддэг. Одоо жишээ нь ингээд өнөөдөр бол монгол хүмүүс ингээ морио унах биш моцикл их ундаг болчихсон үе шүү дээ. Тэгэхээр энэ морио унах соёл энэ уламжлалыг бид хадгалж үлдэх ёстой. Энэ бол зөвхөн нэг хөдөөнийхний ундаг унаа биш. Энэ бол том соёл. Энэ дотор Монголын ийм том соёлын дархлаа явж байгаа. Үүгээр дамжуулаад бид нар аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Гадныхан ирээд Монголд мориор жуулчлал хийдэг. Монголын энэ унган байгалыг үзэх боломжтой. Хоёрдугаарт энд маш том эдийн засаг байх хэрэгтэй гэж үзээд байгаа. Би зүгээр нэг зүйл дээр санал нэгдэхгүй байгаа байхгүй юу? Одоо бид нар энэ морин тойруулга бариад Дубайд болдог, Сиднейд болдог, Токиод болдог уралдааныг яагаад морины өвөг дээдс болсон Монгол улсад зохион байгуулахгүй байгаа юм бэ? Тийм учраас бидний одоо барьж байгаа хийх ёстой дараагийн нэг гол ажил бол Улаанбаатарын орчимд тийм ээ томоохон энэ морин уралдааны төв байгуулад энд одоо гадныхан ирж морио уралдуулдаг. Чингисийн Монголд ирж миний морь алтан медаль авлаа гэдэг тийм бахархалтайгаар Мортны оронд ирж мортны оронд ирж буцах ёстой шүү дээ. Билл Гейтсийн хэлсэн үг байна шүү дээ. Та одоо ажиллаа өгөөд яах вэ гэхээр Монголын тал нутагт очиж морь унж давхмаар байна гэж хэлсэн байдаг юм байлээ. Билл Клинтон тэгж хэлсэн. чи дараа нь ямар сургууль төгссөн? Дараа нь би тэгээд удирдлагын академи төгсөөд ер нь энэ Монголдоо боловсруулсан. Гадаад хэллэг бол шаггүй сайн тэр төр сургуулиас эхлээд сурцсан юм байна шүү дээ. Тий, ер нь турк сургууль чинь бас тийм элний боловсрол их хариуцлагатай шүү дээ. Хэлтэй бол хэлтэй, боловсролтой бол боловсролтой сайхан болж юм энэ дөө. За кофенд гараад хоёулаа тийш. Хаашаа явах вэ? Ийшхний явна хоёулаа. За тулганд гал асна. За тэгээд шилэн тогоонд кофе буцалнаа. Гэж юм. Орчин үеийнхэр бол политик. бас өөрөөр чандаг юм байна шүү дээ. Тий, нэг юм олж авсан олон жилийн өмнө. Тэгэхээр миний дэ юу? Чи чинь нэг лектор төв чи чинь Улаанбаатар телевизэд нэг хэсэг бүжгэлсэн үү? Телевизд бол байгаагүй. Телевизд нь байгаагүй. Тэгвэл та нарын үеийнхэн чинь нэг мундаг лекц уншиж нэг бүжгэлсэн шүү дээ. Унших чи байх ба. Нөгөө та эдийг уншуулах гээд. Тий. Бид нэр эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг гэж дээр үед байлаа шүү дээ. За тийм ээ. Ер нь тийм эрдэм ном дэлгэрүүлдэг тийм байгууллага байхгүй болчлоо. Тэгэхээр их сургуулийн хажууд бас нэг их сургууль дээр заахгүй байгаа тэр зүйлүүдийг залуучуудад заадаг, дэлгэрүүлдэг, эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг байгуулъя гэдэг. Тэгээ бид нар өөрсдөө лекц унших гэхээр залуу хүмүүс яаж лекц унших вэ? Мэдлэг чадвар ариунтай энэ туршлагатай хүмүүсийг олъё гэдэг. Одоо тухайн үед таны хөтлөөрээд бид нар хийж исэн. Гэхдээ мэдлэг одоо үн цэнтэй байх хэрэгтэй гэдэг бүгдийн төлбөртэй хийдэг байсан. Бүх юмыг төлбөртэй болгоод таныг одоо өрсөн тэр үйл ажиллагаа гэхэд өдрийн 25,000 төгрөгийн тасвартай байсан мөртлөө плед нь олдохгүй 60,000-аар авч ирсэн. тий шагналцсан байсан. Шагналдаг байсан. Видеод одоо сайн санаж байгаа бол Улаанбаатар хаалц дүүрэн хүмүүс цуглуулад тийм үйл ажиллагаа болдог гэсэн. Одоо энэ орчин үед яг энэ үргэлжлээд нэг хэсэг нь одоо эдийн засгийн форум гэдэг араа ийм онлайн шинжлэх ухааны үндэстэй болоод нөгөө хэсэг нь ингээд Монгол комеди гэдэг яваад ш комеди маягаар явдаг болсон. Яг энэ хоёрыг нийлүүлсэн дундын тийм хэлбэр байсан байхгүй юу? Тэгшин. Тэр хэлбэр дээр нь та хэд маань ирж
лекцээр танилцуулдаг, хүмүүст төлбөр төлж мэдлэгээ хуваалцдаг байсан. Тий, тэр чинь ерөөсөө эрдэм түгээж байгаа ер нь анхны том алхам байсан шүү. Тэ анхны алхам байсан. Тий. Тий. 21 аймгаар тойрч явдаг байсан. Тэгээд дараа нь UB Палас чинь байн лекц уншдаг дэг жайг эхлэв үстэй. Тэгс UB Palace байн лекц уншдаг. Тэгээд пиг дүүрэн хүнтэй байдаг. Дүүрэн хүнтэй байна гэд бид баярлдаг байсан. Тэгээ юу тухайн үед бол хүмүүс бие биенээсээ мэдлэг сонсох гэж Улаанбаатар хаалс дүүрж штэ. Энд чинь их хөгжил дэвшил хийж гэнэ гэж яг бие биенээ санаж дэмждэг байсан байхгүй. Тий, тэгээ бүр бөөн баяр болж үгүй хүмүүс бас юм сонсох гэж цуглд юм байна штэ. Тэр үуч бас л хүнд биш 2000 4 оны үед. Тий. Тий штэ тэр их сайхан явдал болж ирсэн одоо санаж. А та нарын хэсэг залуучууд бас Улаанбаатар телевизэд нэг глобал өдөржигч сан гэдгээр бас залуучуудыг их тойруулдаг, сургууль явуулдаг байсан. Нэвтрүүлэг хийгээд. Тий. Нэвтрүүлэг хийгээд одоо сайн сурж байгаа залуучуудыг гадагшаа тэтгэх төлбөр зарладаг тийм нэвтрүүлгүүд гардаг байсан. Ер нь тэр үед Монгол залуучууд бол гадны сайн сургууль сурыг гэдэг ийм хүсэл тэмүүлэлтэй байсан. Гэхдээ яаж хэрхэн одоо тэр сургууль руугаа өргөдлөх өгөх вэ энэ гэдэг бол мэдээлэл жоохон хомс байсан. Яг өнөөдөр ингээ харахад бол шинэ үеийн залуучууд буюу generation Z үеийнхэн гэдэг байгаа. Z үеийнхэнд бол боломж маш их байгаа байхгүй юу? Гар утас руугаа орлоо мэдээлэл нь байна, тийм ээ. Дэлхийн хаашаач өнөөдөр гар утаснаас холбогдож болж байна л да. Яг манай үед бол дөнгөж энэ гар утас гэдэг зүйл гарч ирсэн. Мэдээллүүд хязгаарлагдмал байсан л да. Тийм учраас тэр залуучууд туслах тийм үйл ажиллагаануудыг бид нар зохион байгуулж ирсэн. Та санаж байгаа бол бид нар Монгол хүнийг Монгол эх оронтойгоо танилцуулъя гэдэг Улаанбаатар хотын хүүхдүүдийг хөх зэрэг гэдэг аяллаар хөдөө тойролдог байсан. Хөх зэрэг аялал. Тэгээ сүүлдээ хөх зэрэг аялал маань Ганбаатаргуй маань улс төр салбарт ороод би өөрөө энэ салбарт ороод тэгээ болсон л доо. Тэгээ зэрэгээ тараан барилуулсан юм биш үү? Төслөө зогсоосон гэсэн. Эсгэн хэдий ч одоо ч гэсэн хавар болохоор манай тэр компани руу эцэг эхчүүд уцсаар байдаг байхгүй юу? Хүүхдээ нэг 14 хоног тийм цэргийн дэглэмээр явуулъя гэж. Тэгээ энэ хөх цэрэг аяллаа энэ дэглэмээс хойш санаа нь бол оюутан цэрэг гэж гараад оюутнуудыг ийм богино хугацаатай цэргийн алба хаяа гэдэг ийм санаачлалууд бол төрж исэн байхгүй юу? Тэгсэн. Тэгэхээр ингээд тэр дундаа энэ эрэгтэй хүүхдийг 13-тай 14-тэй хүүхдийг өөрийнхөө гэрээс ингээд тусдаа нэг 14 хоног бие дааж амьдрна гэдэг бол айгүй чухал. Одооны залуучуудад тулгамдж байгаа нэг асуудал бол би миний харж байгаагаар одоо бие даах чадвар. Бие даагаад өөрийнхөө хичээл номыг хийх, бие даагаад номоо унших, бие даагаад шийдвэр гаргах энэ боломжийг олох хэрэгтэй байна л да. Тэгэхгүй бол мэдээлэл ихтэй учраас нөгөө хүүхдүүд чинь нэг талдаа төөрж шít. Хуучин бол нөгөө мэдээлэлгүй зовлон байсан бол одоо мэдээлэлтэй зовлон дунд байгаа байхгүй юу? Юу нүний Facebook нээлээ нийл мэдээлэл, телевиз үзлээ баахан мэдээлэл. Тэгээ энэ мэдээлэл дундаас шүүх энэ шүүн тунгаах сэтгэлгээ хөгжүүлэх ийм чиглэл рүүгээ бас боловсролын байгууллагууд анхаарч ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг. Тий. Та нар тийм юутай байсан. Их эрмэлзэлтэй сайхан байсан. Одоо ч хэвээрээ байна. Та нар дандаа нэг шинэ юм санаасж явдаг залуучууд байсан юм да. Тэгээ уриалал дуудаал та ирээд нэг лекц уншаад байгаа ч гэдэг. Тэгээ зүгээр суудаггүй. Зүгээр суудаггүй. Ажил хийж байгаа хүнд бурхан туслан зүгээр суувал чөтгөр доош нь татна гэж бид ярьдаг байсан. Ажил хийвэл бурхан дээш нь татна, зүгээр суувал чөтгөр доош нь татна гэж бид ярьдаг. Хоорондоо маргалддаг. Зүгээр суувал чөтгөр доош нь татна гэж хоорондоо ингэж инээж ханяаж явдсан. Тэгээд залуу хүн болгонд ер нь одоо бүхэл залуучууд тийм тэмүүлэлтэй байдаг. Тэгээ яг бидний тэр дөнгөж их сургуулаа төгссөн үе Монголын нийгэм тэр үед тохироонч их таарсан ийм олон төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлсэн л дээ. Саяхан хөх зэрэг аялал байлаа, их оронч Монгол хүүхдийн тэгээд энэ оюуны олимп гэдэг тэмцээн зохион байгуулдаг байлаа. Бид нэр төрүүлсэн энэ хүнд нь машин өгдөг хүртэл байлаа шүү дээ. Мөнгөө нийлүүлээд машин гаргаж өгөөд Монголд одоо морь уралдуулаад машин өгж байгаа юм чинь хүүхдүүдэд оюун санааг нь уралдуулаад яагаад машин өгж болохгүй юм бэ гэдэг санаачлаг гаргаад оюуны олимпийн төрөөс хүнд нь машин өгж ийлээ. Монголд хүн байна уу гэж том үйл ажиллагааг Улаанбаатар хаалт зохион байгуулдаг. Байна уу гэдэг. Монголд хүн байна уу гэж. Тэгэхээр хүмүүс гайхаад уцтаад. Монголд хүн байна уу гэдэг чинь Баатар хуу юу гэсэн үг юм? Би байна штэ гэж залгадаг. Цаад утгаараа бол тэр философи нь бол Монголд бие даасан, хариуцлагатай, тийм ээ. Өөрийнхөө бодол санааг чөлөөтэй илэрхийлдэг ийм хүмүүс илүү олон байгаасай. Энэ бол одоо бидний хэлдэг нөгөө арчлын амин сүнс, арчлын суурь юм аа. Тийм учраас энэ иргэдийг, иргэний нийгмийг
бэлдье гэдэг санаачлагаар бол тийм төслүүдийг зохион байгуулж ирсэн шүү дээ. Монголд хүн байна уу гэх. Ер нь би чи 21 аймгаар нийтдээ 3 удаа тойрсон юм байл. 3 удаа. Тэгээ 3 удаа тойроод сумуудаар яваад бүх сумаар бол ороогүй хүмүүстэй уулзаа, санаа сэтгэлийн сонсоод иргэдийн маань амьдрал ах уу ямар байдгийг, нутаг болгон өөр байдаг, өөрийн гэсэн онцлогтой байдаг, өөрийн гэсэн сайхан шүтэнтэй байдаг тийм ээ. Нутаг болгонтойгоо танилцаад ингээ явсан. Тэгээ эндээс юу гэдэг үнсэн бэ гэхээр бид бол ингээд Монгол нутгаа бүгдийн сайхан боломж болж жилдээ нэг удаа тойрдоггүй магт аль нэг нутагт очиж үздэг, аялдаг ийм юм рүү бол монголчууд бол орох шаардлагатай. Мэдээж нэлээд орсон 100 болгон хүмүүс аялаад явдаг болсон. Тэгэхээр 21 аймгаар бол 3 удаа нийтдээ тойрсон юм байна. Энэ минимализмын одоо давлгаа эхэллээ л дээ. Социализмыг бид бараг төгс дуусгасан. Капитализмыг эхлүүлж итэл капитализм маань ч бас явдалтай болоод эхэллээ. Одоо минимализмын эрен үед орж ирж байгаа шиг байна. Энэ Монгол хүнд их зохиж юм тийм ээ энэ минимализм. Нүүдэлчийн хүнд. Тэг яг нүүдлийн ах уй соёл, ийм сэтгэлгээтэй Монголын ард түмэн, Монголын ард түмч өөрийн гэсэн юм соёлтой, өөрийн гэсэн юм дархлаатай, уламжлалтай, философитой, сэтгэлгээтэй энэ хүмүүс. Энэ сэтгэлгээнд бол минималист үзэл бол их зохиж ийн гэж бодож байгаа. Монголчууд бол тэгж их баг тийм суурин хөрөнгө хураадаггүй ард түмэн байсан шүү дээ. Эмээлээ тохиол явцдаг, хөөргөө өвтлөл явдаг байсан. Одоо ч гэсэн ийм байдлаар амьдралаа зохион байгуулах юм бол бас тийм сэтгэл зүйн хувьд ч гэсэн дарамтгүй, байгаадаа жаргалтай, байгаа зүйлдээ сэтгэл ханамж авч чаддаг, тийм ээ, мэдэрч чаддаг ийм байвал зүгээр юм байна гэдэг хандлага Европч их хүчтэй байна. Ер нь дэлхийд даяар энэ минималист хандлага их хүчтэй байгаа юм байна гэж харсан. Хүн ер нь байгаадаа их сэтгэл хангалуун байж сурыг, тэгээ байгаагаараа бахархаж сурыг, гэр орноо ч гэсэн ингэж зохион байгуулъя. Хэрэглэхгүй тийм ээ, эдэлж хэрэглэхгүй тэр олон юмыг хураах шаардлага байна уу? Хэрэгтэй зүйлээ хэрэгтэй үедээ аваад хэрэгжилчдэг ийм зарчим руу орё гэдэг юм руу явж байна. Энэс үүдэлтэй одоо холбоотойгоор одоо shared economy буюу бидний хэлдгээр юм. Заавал өмчлөдөг сэтгэлгээнээс хүмүүс салж штэ. Харин тийм наадахсан ч гол юм байна. Заавал өмчлөдөг бүгдийг биш. Хүн заавал олон машинтай байх хэрэггүй. Нэг машинтай байлаа гэхэд хөдөө явах байвал найзынхаа том машиныг аваа явцдаг гэдэг ч юм уу. Өөрөөр хэлэх юм бол ингээд дундын хэрэглээ гэдэг ойлголт руу дэлхий явчлаа. Ирээдүйд бол чинь автомашин бол өмч байхаа болно гэж үзээд байгаа байхгүй. Зүгээр л түрээслэн. Даваа гаргийн өглөө та одоо бенз унмаар санагдвал бенз түрээслэн. Одоо прус унмаар санагдвал прус унна. Ингээ явна. Заавал ингээл хүн гэдэг чинь хоёр одоо юу байдгийг машинтай байх хэрэгтэй, ийм байх ёстой гэдэг юмнээсээ татгалзаж эхэлж байна л да. Тэгэхээр энэ сэтгэлгээ, энэ философи, энэ амьдралын хэв маяг бол дэлхийд даяар их маш хүчтэй давлгааж нийгмийн амьдралыг, эдийн засгийг бол өөрчилж байна шүү дээ. Таны одоо энэ бас энэ кофе чанж байгаа энэ төр айгүй минималист байна шүү дээ. За. Кофе уух. За баярлалаа. Халууш. Ингээ эзэн чихэр хийх юм уу юу хийх? Чихэр зүгээр. Чихэр зүгээр гэдэг чинь. Чихэр хийхгүй. Зөв. Амт сайхан болсон байна. Тийм шүү. Ингэж чанах араа өөр байдаг юм билээ. Шууд гал дээр. Чин оюутан байхад манай гүрзийн найз мөнч сайхан нэг мөн юм гурвалжин юм австрал билетгэн дээр тавьж байгаа л бүчг нь болоод буцалгаад л. Бас Монгол хүн чинь яг цагаа тулахаар сайн зохион байгуулалтанд ордог, бие биенээ бас хамгаалдаг энэ зүйл цуснд нь байх шиг байна л да. Тэгээд ийм вирусээс урьдчилан сэргийлье болзошгүй аюулаас урьдчилан сэргийлье гэхээр бүгдээрээ зохион байгуулалтанд орж чадчихжээ. Тэгэхээр бас Монгол хүнд байгаа нэг том давуу тал байна л гэж бид бодох хэрэгтэй. Зохион байгуулалтанд орж чадчихжээ. 90 онд мундаг зохион байгуулалтанд орсон. Зохион байгуулалтанд орж чадчихжээ. Тэр нийгэм сольж яхад биднес чинь ямар мундаг зөвшөлтсөл хийвэ нийгмийн 50 замаар тийм ээ. 50 замаар өстэй. Минийхөө яах гэж эмэгтэйшүүдийн баяраар өлсөд байгаа бай гэж уйлж байгаа л тэгэл сольсон шүү дээ. Хөрхий тэр хүмүүс өсөж чинь хоол авчиж гээл тэ хүмүүс. Тий ээж нар тий. Ээж чинь одоо хаана хотод байна уу өдөө байна уу? Тэгээ миний ээж аваар хоёлоо яасан л да. Өд болсон. За. Тэгээ би чи 11 дэх хүүхэд гэхээр тийм настай хүмүүс байсан байж таарах. Тэгж таарах гэж тийм байна. Манай ээж их тийм
хошин шогийн мэдрэмжтэй ямар ч хүний дуу хоолойг ингэж дөөрөөдөг юм хүн байсан. Тийм. Хүн ороод гарахад яг тэр дуугаар нь ярьдаг, шоолдог. Тийм хошин шогийн их мэдрэмжтэй хүн байсан. Тэгээд ижи аав хоёр маань бол ерөөсөө л тэр ариун цагаан хөтөлбөр гэдгийг амьдралынхаа захиж явсан. зарчим болгосон. Тэгээд хүүхдүүдээ 16 настай байхад нь бүгдэнд нь ховийнхын өмчийг өгсөн, бие даалгасан. Тэгээд яг нь ер нь хараад хэлсэн юм шиг байгаа. Чи ийм чиглэлээр яв, чи ийм чиглэлээр яв. За Баатархуу чи бол ерөнхийдөө энэ номын хүн байна. Тийшээгээ яваа. Гарын чаар жижигхэн гартай байна гэсэн гэлээ. Аа тийм жижигвтер гартай байна. Чи цаас нух гэсэн. Тэгээ цаас нухаараа гэсэн. Ажил хийх гар биш байна гэдэг чинь. Тэгээ их эрт тусдаг хүмүүс байсан байхгүй. Тэгээд тэгж их цагтдаг байсан. Тэгээд манай нутгийнхан бүгдээрээ сайн мэднэ хүмүүс манай ээж аав бас тэр нутаг орондоо их танигдсан хүн байсан. Сайхан одооны залуучууд маш их ихтгэл төрүүлж байгаа. Тун сайхан. Өстой сайхан. Тэгээд одоо та нарын аргагүй гадаа ирсэн хүмүүс одоо ингээд морины уян дээр баахан багш ирсэн залуучууд байна. Одоо орж ирнэ. Нохоо хориогод ахи. Одоо оруулахаас аргагүй. Тэгээд заримаас нь танилцуулаа. Өнөөдрийн энэ чамайг танилцуулсан их сайн үйл болсон байхаа л гэж бодсон. Тэгвэл өөрийн чинь нөгөө намын нарийн бичгийн дарга хувьд биш яг Баатархуу гэдэг байхад нь одоо иргэн Баатархуутай төлөөлөгч Баатархуутай уулзаад ингээ битээр сайхан ярилцлаа. Маш их баярлалаа минь өдөө хүрэлцэн ирсэнд. За баярлалаа. Тэгээ энэ сайхан нэвтрүүлэг бас сайхан халуун кофе, халуун дулаа яриа. Тэгээд өнөөдөр бол аль болохоор ажил төрөл биш те. Хувийн амьдралын Баатархуу гэдэг хүний дотоод ертөнцийг сайхан ярилцсан. Мегмрах танд их баярлалаа. Би бас таныг ер нь одоо хүүхэд залуу байхасаа мэддэг. Өөрийн гэсэн юм агуулгатай бас тэр агуулга хэлбэрээрээ илэрхийлдэг. Буртхан малгайтай боролдойстуудын мегмар ахаа гэж сайн мэддэг. Тэгээд хамгийн анх би өөрийнхөө үйл ажиллагааг хийхэд тань руу уцтаад ямар балкад хийвэл хүмүүс анхаарах вэ гэж асууж ирсэн юм. За. Та бол барыг мартсан байх. Нэг том анхаарал татахаар зураг тавь. Тэгээд нэг тийм асуулт тавь. Тэгэх юм бол одоо хүмүүс их анхаарч уншинаа. Зарлал гэдээ бичих юм бол хэн ч уншихгүй. Баахан зарлал ингээд наадсан байна штэ. Ийм олон дунд байгаа зарлал дунд л үлднэ гэж хэлж ийсэн. Тэгэхүү тэгт нь би нэг юм дээрвээ ийм утасны зураг плакатан дээрээ тавиад. За. Ихтэй сургуульд юу заахаа мартсан бэ гэдэг гарчиг тавьж ирсэн байхгүй юу? Оо за. Ихтэй сургуульд юу заахаа мартсан бэ гэж. Тэр их гоё юм. Тэгсэн чинь оюутнууд явж байхдаа төлбөр төлцсөн энд нэрээ юу мартцсан юм болоо гэд уншаад байгаа байхгүй юу? Хүн чиг сонин сэтгэлгээтэй биш үү? Их сургуульд юу заахаа мартсан бэ гэж. Тэгээд доотлолт нь бид нэр зараа тавьдаг байсан. Тийм гарчгийн доор. Тэгээд тэр үед бид хүн цуглдаг яах. Бид нар тань руу уцтаж ирсэн. Тийм үү. Та тийм зөвлөгөө өгөөд бас таны зөвлөгөө их мэрэгэн байсан шүү. Тэр мэргийн юм олон би. За баярлалаа. Баярлалаа минь.